улс төр эрх зүйн сэтгэлгээнийхээ түүхийг монголчуудыг аваад үзэх юм бол ийм нэгдүгээрт бол засаг төрийн нэгдмэл одоо тогтолцоотой. Улс төрийн үзлийн хувьд бол нэг ишт үзэлттэй. Хууль цаазны хувьд бол маш чанга хатуу. Бидний яриа нэг иймэрхүү дүгнэлт рүү очих гэдэг шүү. Дүгнэлт рүү бол очлоо шүү дээ. За одоо тэгвэл найшлаа тийм үү? Одоо хоёулаа найшлаад одоогийн болж байгаа нөхцөл байдал бид одоо яг ямар хөө байдалтайгаар энэ хууль цааз уламжлал ямар хөө байдалтай байна гэдгийг ярил л да. За 92 оны үндсэн хуульд бол маш олон удаа 99 оноос хойш болоод зөндөө олон удаа сэглээд одоо дур зоргийн шинжтэй үүсдэг. Тэгээ тэр нь ч хэрэгжихгүй. За энийг бол ингээд дараа нь тус том сэдв болгоод ярьж болно. Зүгээр хоёулаа ойрхны одоо энэ жишээлбэл яг одоо болж байгаа нийслэлийн засаг даргын одоо томилготой холбоотой чи бүр одоо бүр гэдэг асуудлыг загтсан газар нэг майжих шиг болж штэ тий. Одоо яг нөгөө нийслэлийн засаг даргыг одоо огцруулад дараагийн засаг даргыг чинь томилох барих юм яриа яваад штэ. Тэгээ энийг бүр ингээд одоо үндсэн хуулийнхаа хүрээнд тэгээд энэ Монгол улсын өнгөрсөн 30 жилийн процессыг дүгнээд үзэхээр нэг юм дөрвөн тохиолдол гарсан байдаг хэвгүй бидний дүгнэлтээр Сумья газар байна. За түүний өмнө одоо хэнийг нөгөө наран засалтыг 96 онд томилж исэн. За тэгээс саяхан энэний өмнө Нямбатар ч гэсэн тий мөн одоо 23 онд Сумья газар байна. Зөрчөөд тий Сумья газар төрөө хэлсэн. Тэгээд одоо дахиад магадгүй дөрөв дэх тохиолдол нэг шин залууг тавих гэж байгаа юм шиг ийм юм яваад шүү дээ. Тэгэхээр энэ бол ер нь зоргоог үзэж байгаа бол үндсэн хуулийн зөрчил гэж үзэж байгаа юм шүү дээ. Тий, ер нь тэгж байгаа. Үндсэн хуулийн одоо ямар үүднээс үндсэн хуулийн зөрчил гэж үзэж байгаа юм. Яг энэ ерөнхийдөө бол ингээд одоо нийслэлийн иргэдийн хурлаас нэр дэвшүүлэхгүйгээр шууд ерөнхийсээ дээрээс нь томилгоо хийж штэ. Тий. Энэ бол ингээд дөрөвдөхөө болох гэж байна гэдэг асуудлыг ярьж штэ тий. Харин тий. За магадгүй одоо 96 онд бол инх сайхан ерөнхий сайд байхдаа наран цацралтыг үр гүйцэтгэгчээр томилж ирсэн. Шууд одоо нийслэлийн иргэдийн хурлаар одоо нэр дэвшүүлэхгүйгээр те шууд ингээд томилж ирсэн шүү дээ. Тэгээ энэ бол асуудал өөр цэцтэр очиж ирсэн байл. Цэцтэр очиод цэц бол одоо энэ үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарсан. Тийм. Хүлээж аваад те. Манайх чинь бол нөгөө хамгийн харамсалтай нь одоо үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг их хурал нь авч хэлцдэг. Тийм. Үндсэн хуулиар зөрчиж одоо ийм онцлогтой шүү дээ. Тэгэхээр тухайн үед бол үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарч ирсэн юм байна. За тэгээд тэрнээс хойшоо одоо саяхан 2020 онд Сумья газрыг одоо нийслэлийн одоо их хурлын гишүүн багт нь бас үндсэн хуулийн бус аргаар тэгсэн шүү дээ. Хурлын гишүүний бүр эрхийг болиулаад тэгээд нөхөн сонгуул явж байсан шүү дээ. Тий. Тэгээд одоо шууд нийслэлийн засаг дараагаар нөгөө Сумья газар нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч биш. Нийслэлийн иргэдийн хурлын дарагч биш. Нийслэлийн ард иргэдээс мандат аваагүй тийм хүн байсан шүү дээ. Тэгэхээр энэ хүнийг бол шууд 2020 онд одоо ерөнхий сайд томилж ирсэн. За энэ бол хоёр дахь тохиолдол. Энэ дээр бол одоо янз янзын цэцтэр маргаан болол үүсээгүй юм байна. Тэгээ хүсэл цэц чинь бол өмнө шийдэлгүй бол тэр чинь маргаан үүсэхгүй тийм шүүгч тийм үү. За тэгтэл дараа нь 23 онд Нямбатарын асуудал гарч ирж байна. Нямбатар бол хууль зүйн сайд байсан. Тийм хууль зүйн сайд бөгөөд их хурлын гишүүн багт бас л үндсэн хуулийн бус аргаар үндсэн хуулийн чинь ингээд 4 жил их хурлын гишүүн байна тийм. Ингээд байж хат нь одоо бас үндсэн хуулийн бус аргаар бүр ихэнд одоо томилогд цуцлаад за ингээд нийслэлийн засаг даргаар томилж ирсэн. Тэр үед Нямбатар нийслэлийн иргэдийн хурлаас нийслэлийн иргэдийн аль түмнээс бол мандат аваагүй байсан. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч биш байсан. За тэгээ нийслэлийн иргэдийн хурлаас одоо нэр дэвшүүлээгүй. Шууд ерөнхий сайд нэр дэвшүүлж байгаа юм л да. Энэ нэг талаас нь харахад бол хууль зөрчөөгүй юм шиг харагдаж байгаа. Нөгөө талаас нь аваад үзэх юм бол яалтч үндсэн хуулийн зөрчил болоод явж шил л да. За одоо сая бол ингээд 26 онд бол бас дахиад нэг шинэ залуугийн нэр сонсогдоод байгаа шиг байна. Бас одоо энэ шинэ залуу маань бол нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч биш. Нийслэлийн иргэдийн хурал одоо тэр нийслэлийн иргэдээс мандат аваагүй тийм л юм байна л да. Тэгээ нэг талаас харахад бол манай нутгийн өрийн удирдах ёсыг ч юм бол төрийн удирдлагын нутгийн өрийн удирдлагын ёстой хослуулах ийм зохицуулттай шүү дээ үндсэн хуулитай. За мэдээж одоо ерөнхий сайдын томилгоо ингээ харах юм бол төрийн удирдлагыг бол ерөнхий сайд томилоод огцруулах нь зүйн хэрэг. Энэ бол ерөнхий сайдын эрх хэмжээний асуудал. Гэтэл нутгийн өрийн удирдлагын одоо тэр зохицуултыг яаж хангаж байгаа. Өөрөөр нутгийн өрийн удирдлагын эрх хэмжээний асуудал гэдэг маань тэр нийслэлийн иргэдийн хурлаас хүн нэр дэвшүүлэх нь шүү дээ. Нийслэлийн иргэдийн хурлаас гэдэг маань магадгүй нийслэлийн иргэдийн төлөөлөгч хүн. Эсвэл одоо нийслэлийн иргэдээс одоо ингээ ямар ч байсан мандат авсан тийм хүн те. Нийслэлийн иргэдэд хүлээмжшөрөгдсөн тэр нийслэлийн иргэдийн хуралдаа хүлээмжшөрөгдсөн хүн байх гэдэг шүү дээ. Хотын дарга гэдэг бол тийм. Гэтэл түүнийг нь бол шууд намын удирдах зөвлөлөөр шийдээд ингээд одоо нөгөө энэ талаас одоо үндсэн хуулийн талаас нь харах юм бол орон нутгийн удирдлагын нутгийн өрийн удирдах ёсны бие даасан байдалд хөндлөнгөөс шууд халдаж штэ.
Тэгэхээр нутгийн өрөө удирдах чинь бол хоёр үндсэн ихтэй тийм үү? Нэг их нь бол төрийн удирдлага. А нөгөө нэг их нь бол нутгийн өрөө удирдлага. Тэгэхээр төрийн удирдлагыг бол ерөнхийдөө томилох огцоолох хэрэгтэй. Гэхдээ тэр нутгийн өрөө удирдлага буюу тэр ихийг хаанаас хангаж өгөх нийслэлийн иргэдийн урлаас хангаж өгнө. Тэрийг яаж хангах вөхөр нийслэлийн иргэдийн урлаасаа дотроосоо нэр дэвшүүлэх асуудал гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг эсрэгээр явчихад байна л та. Одоо ингээд энэ нөгөө 24 40 60 92 гэдэг үндс хууль байж байна. Тэгэхээр энэ үндсэн хуулийг л тухайн улс орон ягштал мөрдөхсөн шүү дээ. Ягштал мөрдөхсөн. Гэтэл одоо нийслэлийн сэтгэрийн асуудал гараад ирэнгүүт хамгийн анхны яриа бол хаана болох вэ гэхээр нийслэлийн иргэдийн хурлын хоролт болох хэрэгтэй байхгүй юу? Тэндээс процесс үүсгэж өгөө тэндээс нэр дэвшүүлэх. Тэгээд ерөнхий сайд батламжлах л өстой байхгүй юу? Ерөнхий сайд дараа нь явжаад байна. Гэтэл бүр ерөнхий сайдаас магадгүй дээрээс бүр нарийн ярих юм бол намын удирдах зүйл. Нэг намын төр барьж байгаа намын удирдах зүйлээс. Тэгэхээр нөгөө нэг үндсэн хууль төрийг зохицуулах үндсэн хуульдээс намын бодлоо биш, намын эрүүл бодлоо болчиход. Нам эрүүл бодлоо болчиход. Нам одоо зохицуулдаг ийм л юм руу орчод. Бид нар бол их гой мэдэн шүү дээ. Одоо манай үндсэн хуулийн эрхцүү заадаг багш нар тэгээд одоо эрхцүү багш нар гой мэдэн шүү дээ. Одоо эрүүл бодлоо, хууль дээдлэхээс эрхцүү захирдгаас гэн rule by law гэж гой ярина. Хууль дээдлэхээс гээл гой ярина. Тэгээд одоо энэ иргэдийн хурлаар их хурлаар дүүрэн манай их зүйчид одоо үндсөө судалдаг хүмүүс сууж байгаа. 3000 гаруй одоо хуульчдад Монгол хуулиар бодиттой ийм болохоор дуурдаг тийм ээ. Яг ийм байдал болохоор үсээ дуурдаг. Тэгээд одоо яг нөгөө нийслэлийн иргэдийн хурлын чинь зүгээр нэг юм ёсчлох маягтай тийм. Нэгэнт дээрээ гэдэг юм уу тэр нам дээрээ удирдах зүйлээ ерөнхий сайдын нам тэндээ шийдсэн юм а. Эрдээ нийслэлийн иргэдүүд оруулж ирээд зөвхөн ёсчлох. Тэгээд тэр ёсцолж байгаа бид нэр дэвшүүлсэн гэж ёсцож байгаа нийслэл дэвшүүлж байгаа, хууль хэрэгжүүлж байгаа, хуулийн дагуу явж байгаа гэдэг. Тэгж одоо харагдуулаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол ерөөсө хэлбэрийн төдий болж байгаа. Ийм учраас үндсэн хуулийн зөрчил байхгүй. Тийм эн чинь бүр ингээд төрийн одоо хямрал болж байна. Нутгийн өрөө удирдах усны бие даасан байдалд халдж байна. Нутгийн өрөө удирдах ус одоо нийслэлийн иргэдч өөрөө өмч хөрөнгөөрөө итгэл сэтгэлээрээ ингээд өөрсдөө хувь нийлүүлсэн корпорац маягийн иргэд оршин тогтнож штэ тий. Тэрийг бол шууд дээрээс нь одоо ингээд засаг даргыг огсруулж яадаг дураараа одоо ингээд томилж идэг тий. Ийм тогтолцоо. Энэ бол зөвхөн Нямбатар дээр холбоотой асуудал юм биш. 96 оноос хойш ийм асуудал ярьсан юм байна гэдгийг бид хоёр ярьж гол нь хоёулаа нэг хүн болж игэл ярихгүй. Тэгэхгүй яагаад Нямбатар Сүмэозэр гэдэг эд бол нэгэнт одоо болоод өнгөрцөн процесс. Уйлзун факт болсон учраас бид зүгээр нэрийн дурдж жишээ авч байгаа. Түүнээс тэд нар сайн муу ажилласан нэтэрэ гэдэг бид ярихгүй шүү дээ. Тийм. Тэр ярилцлагаас бол нэгдүгээр монголчууд хууль зөрчигч ард юм. Ер нь монгол хүн хууль зөрчигч юм байна. Монгол хүн дур зороороо юм байна. Дур зоргоор. Монгол хүн танхаа юм байна. Тий. Монгол хүн хүний үгэнд ордоггүй юм байна. Монгол хүн ямар үед одоо хүний үгэнд орох уу, ямар үед хууль зөрчүүлэх вэ? Хууль зөрчигч нь яг хажууд нь хянаа зогсож. Замын цагтаа яг хажууд нь зогсчихвол ногоон гэх юм. Тэр нь чи өтөрч ялгаагүй. Би төрч ялгаагүй. Тийм бидний цуснд тийм байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо тэр нь тохирсон тийм одоо төрийн байгууллал тийм одоо засаглалын хэлбэр тийм тогтолцоо байсан үед л монголчууд бол амжилттай одоо хууль ёсыг хэрэгжүүлэх юм байна. Магадгүй энэ хөгжил дэвшлийн үндэс хангагдах юм байна. Магадгүй болчиход байна тийм ээ. Тийм байна. За тэгээд одоо ер нь бол нийгэмд бол талцлал хуваагдал бол үнэхээр газар авлаа. Тий. Ер нь бол нийгэм чинь бол одоо гэгний диалектикийн хувьд одоо чи философи хүн тийм ээ манай зөвлөж чинь диалектикийн одоо хөгжлийн үүднээс аваад үзэх юм бол нийгэм хит тогтвортой байж болохгүй. Тийм байна. Нийгэм хит тогтвортой хит амгалан тавин байгаад үл хөгжлийн үндэс нь хаагдчихдаг. Хаагддаг. Хит одоо ингээд одоо талцаж хуваагдсан одоо ийм божигнсан байгаад байвал нийгэм бол талцаж хуваагдаад хөгжил бас зогссон байна. Уршилдгөө тий. Тэгэхээр энэний одоо тэр нюансыг олох асуудал өөрөө хөгжлийн гол. Одоо тэгээд яг тэр талцал хуваагдлынхаа одоо дээцэгт хүрчээд шүү дээ. Одоо бол ерөөсөө ингээд хідэн нам байна тий. Улс төрийн одоо 36 дахь намтай тий. За тэгээд төрийн бус байгууллага гэдэг чи одоо хід байна тий. Одоо ер нь яг одоо бас нэг тоо харж исэн сайн санахгүй байна. Тэгэл одоо эрэгтэйгээрээ, эмэгтэйгээрээ тий. Бүр гэр бүл дотроо эхнэр нь нэг нам, нөхөр нь нэг нам тий. Хүүхдүүд нь магадгүй нэг өөр нам тий. Өөр үзэл бодолтой тий. Янз бүрийн клубт явдаг. Ингээд ерөөсөө бүр ингээд хуваагдал гэдэг талцал хуваагдлын бүр дээрцэгтэй хүрчээд ингээд байгаа л одоо Монголын өнөөгийн хөгжлийг бол хошин татсан. Энэ одоо төрийн болоод засаглалын хямралд оруулах хэмжээнд хүрчээд байна шүү дээ.